За сүүлийн одоо жилүүдэд бол Ховд аймгийн одоо олон улсын чанартай автозамаар бол хөдөр тээврийн машинууд бол бас явж ийм замын эвдрэл гэмтэл гаргах юм нөхцөлийг одоо бүрдүүлж байна гэсэн асуудлыг бас хөндөж одоо шүглүүлж байгаа юм төлөөлөгчдийн нэг. Тэгэхээр та энэ асуудал дээр ер нь ямар байр сууриас сандаж байна вэ? За сайн бацхан уу. Энийг үзэж байгаа нийт иргэдтэй энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч болсноос хойш олон нийтэд нээлттэй ил тод мэдээллийг яг үнэн зөвөөр нь хүргэх тал дээр нь анхаарч ажиллаж байгаа гэж одоо өөрийгөө бодож байгаа. За автозамын асуудал та ирсэн учраас энэ талаар би бас мэдээлэл хүргье. За Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж байгаа. Тэгээд энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаас бид нар бас зарим талаараа ухарч байгаа юм болов уу? Бага зүйлээ хайрлаж хамгаалж чадахгүй байгаа юм болов уу гэсэн хуу хүний бодол байна. За би яагаад автозамын талаар ярьж ийн гэхээр өөрөө Ховд аймгийн автозамын хяналтын улсын байцаагчаар бас 6 жил ажилласан ийм туршлага байгаа учраас энэ салбарыг бас мэдэх хүмүүсийн нэг учраас энэ тал дээр нэлээд ярьж явдаг хүмүүсийн нэг. За Ховд аймгийн олон улсын болон улсын чанартай H14 автозам нь өөрөө бүрэн жингийн зөвшөөрөгдөх хэмжээ нь 44 тонн 6 дэлгт автомашинд зөвшөөрөгдсөн ийм олон улсын болон улсын чанартай автозам байхгүй. Тэгээд за яг энэ автозамын эвдрэл нь за нэгдүгээр хөдөлгөөний эрчмээс болж байгаа баг. За хоёрдугаар засвар арчилт нь яг технологийн дагуу хийгдэг үгээс болж байгаа баг. За гуравдугаарх нь зөвхөн төмрийн хөдөлгөхөөс илүү баруун хилээр орж иж байгаа ачаа тээвэртэй холбоотой байх магадлалтай олон зүйлээс шалтгаалж байгаа байх л да. За төмрийн хөдрийг онцолж яриад байгаа шалтгаан нь уул уурхайн дайвар бүтээгдэхүүн, технологийн автозамаар тээвэрлэгдэнэ гээд автозамын тухай хуулийн дээр заагаад өгсөн байт юм л да. Хамгийн анхын төмрийн хөдрийг явуулсан түүх нь 2018 онд зам тээврийн яам гэж байсан. Одоо зам тээврийн хөгжлийн яам. Зам тээврийн яамны сайдын тушаалаар маршрут батлагдаад дээж хэлбэрээр зөөгдөж ирсэн. Дээж хэлбэрээр. Тэгээд тодорхой хугацаанд яваад зогссон байсан. Миний санаж байгаагаар өнгөрсөн жилээс эхлээд нэлээд идэвхжижлээ л дээ. Тэгэхээр энэ чиглэлийн байгууллагууд нь бас ажлаа дутуу хийсэн болов гэсэн бодол байна. Тэгээд одоо аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Би өөрөө бас сайн дураараа ажлын хэсэгт орсон. Тэгээд ажлын хэсэг өчигдөр дөнгөж хуралдлаа. Тэгээд бид бүхэн яг үү ялуу зүйлийг араас нь яваад байна л да. Энэ эвдрэх магадaltaа гэдэг зүйлийг яг 7 жилийн өмнө би автозамын хайрлаж хамгааллыг сарын 1-ыг чиглэлийн 5 байгууллагатай хамтран зохион байгуулж ирсэн. Тэгтэл ерөөсөө энэ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүгд найрамдах хятадаар улс Монгол улсын засгийн газрын хамтарсан гэрээ буцалтгүй тусламж зээлээр хийгдсэн иргэн төлөвлөлт нөхцөлтэй зээлээр хийгдсэн автозамаа бид нар хайрлаж хамгаалах ёстой юмаа гэдгийг 17 жилийн өмнөөс л ер нь ярьж хэлээ сарын 1-ний зохион байгуулалт явуулж ирсэн л да. Тэгээд би яг энийг олон хүнд хэлсэн. Уу удирдлагуудад хэлж ирсэн. Тэгээ юун дээр бүхэмдэлтэй байна вэ гэхээр энэ автозамын өөрөө технологийн салбар. Технологийн салбарыг сүүлийн жилүүдэд зөвхөн энэ жил биш л дээ. Сүүлийн жилүүдэд удирчсан удирдлагуудыг харахаар мэрэгжлийн бус хүмүүсийн томилгоол байсан юм л дээ. Тэгээ мэрэгжлийн бус хүн автозамын салбарыг авч явах нь өөрөө бараг байж боломгүй зүйл. Ер нь та боддоо багш хүн эрүүл мэндийн салбарыг удирч байгаа тутагныг зүйл ахгүй. Ер нь тэгэхээр би энэ дээр л жоохон сөрөг байр суурьтай байна. Бид үүнийг яаж зохицуулах боломжтой вэ? Амархан шүү дээ. Ерөөсөө стандарт. Тэр чинь яг энэ автозамын өөрөө стандарт нь бүрэн жингийн зөвшөөрөлт хэмжээний 44 тонныг л заагаад өгсөн. Бид нар стандартад мөрдүүлэх хэрэгтэй. Чиглэлийн байгууллагууд нь ажиллаа хийх хэрэгтэй. Ерөөсөө л хүмүүс ажиллаад боллоо. Амархан одоо энэ дорнодын засаг даргын сайн жишээ авна шүү дээ. Аймаг дээгүүрээ 44 тонноос дээш мөнгөчлөн даргын сайн жишээ авна шүү дээ. 44 тонныг яс баримтлуулж чадчих шүү дээ тэр хүн. Яг тэрнтэй л адилхан бид нэр хөрс зэрэгэлдээ аймагуд руугаа албан тоот явууллаа. 44 тоондоо нийцсэн тээвэрлэлтэй хийгээрэй гэдэг албан тоот явууллаа. Автотээврийн газар, автозам хариуцагч АЗЗА, зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаг замын цагдаагийн тасаг, манай стандарт хэмжээ 100 газар нэмээд нэг мэдээлэл хэлэхэд Ховд аймаг энэ олон улсын чанартай автозам хайрлаж хамгаалъя гэдэг улсын төсвөөс биш, орон нутгийн төсвөөсөө 3 чиглэлийн пүү барьсан аймаг байхгүй анхны аймаг.
алтаа дээр байна, манган дээр байна, мянгад дээр байна. Энийг л ажилууллаа тэгэл болоо. Асуудал ингээд шийдэх. Асуудал ингээд шийдэх. Ерөөсөө хүмүүс ажил хийх тийм зөв сэтгэл зүрхтэй хүн л хомстод нүдэл гэж харагдчих. Бусдаар бол манай аймаг чи 3 чиглэлийн төвтэй аймаг бол Монголд байхгүй. Энд бол нүүр ард хэлж байна. За баярлалаа.